Ингээд маргааш нь манай анчид нөгөө ан хийх газраа ирэхэд Родныг идэрснийг хараад маш их баярлцгаав. Родон ирээгүй хит удсан байсан тул бараг домог болоод байв. Гэхдээ манай хүн одоо ч жоохон сулбгар байсан ч гэсэн бүгдийнх нь санааг зовоож ажлыг хөндрүүлсэнд уушлалтгүй нэлээн хүнд бэрцэн ч гэсэн одоо буцаад ан хийхэд ямар ч асуудалгүй болсноо хэлэв. Тэгэд бусад анчид Родонд наалзан хар бөөсийг бас ан хийхээр ирсэн эсхийг асуухад бөөс нь Аалан энд харин тактик боловсруулах гэж ирсэн бөгөөд энэ удаа зөвхөн ажиглах болно гэж тайлбарлав. Аалан уулан дотроо анд оролцохоос тэсэж чадахгүй байсан ч аав нь хитрхи чанга учраас түүнийг тийм амархан дураар нь тонгочуулахгүй нь мэдээж. Бас нөгөө дундаж зиндааныхан чинь ирээд Родноос уучлалтгүй. Аалан энэ хогийн ертөнцид ирээд 7 жил болсон бөгөөд энэ ядуу газар нутгаас зүхтаг мөч ойртож байгаа мэт санагдаж байв. Мөн энэ ууланд домогт луу амьдардаг. Түүний тухай үлгэр домогч нужиггүй олон. Энэ үед бодол давтан зогссон тагжгар бөөсийг бусдаасаа хоцрохгүй байхыг дуудав. Ингээд бүгд бэлтгэлдээ орон ой модноос айхлан гарч ирсэн зэрлэг гахайг тосож авав. Тэгээ бүгд нэг хамтарсан хөдөлгөөнөөр зэрлэг гахайг өрхөндөө оруулан сүлбээд авав. Энэ үед Аалан харин тулаанд оролцсонгүй. Тэрээр модны ард нуугдан сайтар ажиглаад биднэрт яаж энэ тулаан өрнөж буй талаар тайлбарлаж өгөв. Өрхөнд оруулах бай болдог хүмүүс зэрлэг гахайг өрхтөн гарч ирээд танк буюу хамгаалтын арай булчинлаг анчид урд игнэнд цөрөн зогсож гахайг цухтаалахгүй тогтоом барина. Харин дайралтын баг амьд таслах хамгийн аюултай дайралтуудыг хийснээр ийхүү зэрлэг гахайг буулгаж авч чадах юм байна. Энэ багийн ажиллагаа арга залийн ачаар л түүний аав болон бусад анчид 10 гаруй жил ямар ч онцгой авьяас ид чид хэрэглэхгүйгээр амжилттай ан хийсээр ирсэн байжээ. Аалан тэгээд нөгөө цагаан гартнуудыг очиж гар нэмж туслахыг хүсв. Родон ч гэсэн тэдэнд сануулж нэгнийхээ гар хуруу гэмтээхгүй байхыг хүсээд бүгд л нэгэн зэрэг сүүлчийн дайралтыг хийж чадав. Энэхүү бичлэгтээ Мэлби сайд хамтран ажиллаж байна. Та комент хэсэгт байрлах линкээр дарж ороод Fortress 1 гэсэн урамшлагын кодыг ашиглан бүртгүүлснээр эхний тэмдэглэлтээс 100% урамшуул авах боломжтой. Анхааруулж хэлэхэд 21 болон түүнээс дээш насныхан зориулсан учраас эрсдлээ тооцож хариуцлагатай байна гэдэгт найдаж байна. Ингээд зэрлэг гахайг амжилттай агнсны дараа Аалан скиллүүдээ шалгаж түүнд ан хийсний урамшуул ирсэн хэсгийг шалган хартал ямар ч XP олж авч чадаагүй байв. Яагаад гэвэл тэр ердөө л ажигсан шүү дээ. Дотоо шиг зайнаас хөгждөг нь лавтай. Нөгөө хоёр ч гэсэн Аалан талархаад амжилттай ан хийж чадсандаа баяртай байв. Маргааш нь худгаас ус авч зогсоод бусад анчид түүнээс дараагийн анд ч гэсэн оролцох уу гэж асуухад Аалан мэдээж оролцсноо. Гэхдээ тэднийг ааваас нь намайг жад хэрэглэх зөвшөөрөл аваад өг. Би ч гэсэн жадаар тулдмаар байна гэхэд шууд л ницааж бид нар Родноос тийм юм асуувал алуулна штэ. Боломжгүй гэж айн хэлв. Үүний дараа Аалан агнсан шуунуудаа эвдэж энэндээ туслуулахаар хүн хүч дуудсан байв. Тэгээд ажлын хөлс болгож 2 хэсэг мах өгөв. Хэрвээ агнсан шуунуудаа шууд аваачаа тушаавал мах янзлах мөнгө төлөх хэрэгтэй болно. Тэрний оронд ийхүү өөртөө янзлаад мөнгөө хэмж байгаа гэсэн үг. Энэ удаад харин бага 2 хувааж 2 гахайд нэгэн зэрэг агнахаар төлөвлөсөн байв. Бай болсон анчид бүгдэнд нь анхааруулсаар гүүн гарч ирэхэд бүгд бэлэн байдалд орж түүнийг буулган ав. Аалан өмнөх алдаанаасаа суралцаж энэ анд зайнаас оролцохын тулд өөрийн царцаанаасаа дуудаж гахааны хөлд алуулсан байв. Ингэснээр түүнийг энэ тулаанд оролцсноор тооцож ашгүй XP олж авч чадлаа. Улаан геймер ахын залмих дундаршгүй. Энэ байдлаар 3 сар өнгөрч манай эд цугларан тусганы ахлагчтай Аалан уулзсан тухай ярилцав. Нөгөө байж боломгүй 20 зэрлэг гахайг маш богино хугацаанд агнж чадхаар болсон учраас байх. Аалны цагаан гартнуудыг бэлтгэх төлөвлөгөө бас энд чухал үүрэг гүйцэтгсэн. Тэгсэн Герда Аалны хажууд байгаа зүйл арх хэсгийг асуухад Аалан баталгаажуулж ахлагчийн өгсөн бэлэг гэв. Гэхдээ тэрээр зөв зүгээр энэ архийг тэдэнд өгөхгүй. Түүнтэй гар барилдаад ясанд нь авнуу гэхэд бүгд л Аалны өрхөнд орсноо ойлгов. Ингээд хамгийн ихэнд булчинлаг Гердатаа үзэж түүнийг нэг их удалгүй ялж чадав. Дараа нь аавтайгаа үзэхээр болж түүний гарыг атгах төдийд л Родны гавл няцлах хэмжээний их хүчийг мэдрэв. Родн ч гэсэн нөгөө жоохон зулцган одоо бүр өөртөө үдцэх хэмжээний хүчтэй болсонд гайхаад барахгүй байв. Тэгсэн ч гэсэн Аалан түүнд маш амархан ялагдаад өгөв. Гердагийн хүч
D ранкийн 150-аас 200-ийн хооронд гэж таамаглаад харин түүний аав 250-аас 300-ийн хооронд C ранкийг хүчтэй байх гэж барах залав. Ингээд нөгөө архиа хувааж уугаад Герда эхнэрээ өдөж байж алуулахаа шахав. Бүгд л инээлдэж эхлээд нөгөө ягаан үстэй ээж ч гэсэн C ранк гэдгийг манай хүн ойлгов. Ийхүү 6 сар өнгөрч 7 настай Аалан ашгүй нэг левел ахиад баахан нэмэлт үзүүлэлт урсан орж ирж байв. Тэрээр E ранкийн амьтанд дуудаж чадхаар болсон байв. Энэ дундаас өмнө огт харж байгаагүй скил олох ба энэ нь inventory буюу тоглоом шиг хадгалах сав байв. Гараа дотор нь оруулж үзвэл дотроо маш том зайтай болохоор янз бүрийн зүйлс шидэж үзвэл ёроолон ч мэдэгдэхгүй байв. Тэгээд толгойдоо нөгөө оруулсан зүйлээ төсөөлж үзэхэд нүдэнд нь бүх оруулсан юм нь тоош хэрхэгтэйгээ харагдаж эхлэв. Бүр хідэн ч зүйл хийсэн inventory-д нь хязгаар байхгүй гинэ. Ерөөсө багтаж чадчих байвал юу ч байсан хадгалж чадхал юм байна. Аалан тэгээд олон тоглоомд эд зүйлс зөөгт нууц багтаамжин тоглогчийн илүү хурдан хөгжүүлэхийн тулд байдаг гэдгийг санаж байв. Тийм шалтгаанаар би хадгалах сав авсан юм болов уу гэж бодов. Түлхүүр, завь эсвэл ид шидийн хевс ч гэсэн бай эрд зүйлс нь үнэхээр хэрэгтэй үедээ гаргах боломжтой байдаг. Аалан тэгтээ эргэлзээд үүний ард илүү том шалтгаан байгаа гэж мэдрэв. Энэ чадварыг илүү том зүйлд зориулж бүтээсэн байх л да. Дараа нь тэр зэрэглэлийн дуудлагыг туршиж үзэхээр шийддэгч юу ч болохгүй байв. Магадгүй хангалттай MP байхгүй байж магадгүй гэж боддог. Ялангуяа саяхан эрч хүчээ сэргээсэн ч гэсэн хэсэг хугацааны дараа түүнд зэрэглэлийн шавж үүсгэхэд хангалттай ээж эдийн чулуу байхгүй гэсэн мэдэгдэл гарч ирдэг. Аалан өрөөндөө орж хадгалсан бүх мөнгөнийхөө уутыг авдаг. Чулуугаа ашиглах гэж оролцсон ч дахин нэг мэдэгдэл ирж ажиллахгүй байгааг ойлгодог. Дараа нөгөө хадгалах чадвараа ашиглахаар шийддэг. Чулуунуудаа энэ хар нөхлөө шийдсэний дараа эцэст нь дуудлага ирж боломжтой боллоо. Нэгсэндээ энэ хар нөхлөгөө алт эрдэнсүүдээ хийх юм бол тэрийг энэ тоглоомонд үрж чадна гэсэн үг. Ийхүү аврах том эрвээхэ бүтээж чадав. Аалан энэ амьтантай тоглож баг зэрэг цагийг зугаатай өнгөрөв. Баахан балаарж ямар ч байсан ийм үр дүнгээс маш их баяртай байв. Хэдэн өдрийн дараа тэр аврах том арслан үүсгэж бүр илүү их сэтгэл хангалуун болдог. Тэгээд амьтдаа дахиад хооронд нэгдүүлж шинэ амьтдууд ч гэсэн угсарч үзв. Ингээд дараа өдөр нь эргэн тойрноо ажиглахад хүү жижиг араатанч хүүхдэд аюулд учруулж болохыг ойлгов. Тэгээд найз руугаа эргэж харан ид шидийн чулууны талаар дэлгэрэнгүй мэдээл асуув. Найз нь тайлбарлахдаа эдгээр чулуу нь мангасуудын дотор ихэвчлэн зүрхтний ойролцоо байрлах жижиг эрдэнсүүд бөгөөд ихэвчлэн ид шидийн багаж хэрэгслийг эрчим хүчээр хангахад ашигладаг гин. Ид шидийн багаж хэрэгсэл гэдэг нь эдгээр чулуунаас эрчим хүч авсаар ажигладаг бүх зүйлс юм. Хаанд улсын нийслэлд эдгээрийн олон төрөл байдаг. D болон C ранкийн чулуу нь нийслэлийн оршин суугчдад их үн цэнтэй. Харин E зэрэглэлийн чулуу нь бараг хэрэггүй. Ихэвчлэн ил газар дээр тархсан хаасаагүй байдаг. Үүнийг сонссон хүү эргэн тойрноо харж хэд хэдэн чулуу олжээ. Аалан тосгоны ойр орчимд илүү их чулуу хайхаар шийдэв. Цаг хугацаа өнгөрөхөд тэр тосгоны хүмүүстэй хамт олон ид шидийн чулуу цуглуулж чадсан. Удалгүй тэр хэд хэдэн гахаа түүнийг довтолж байна гэж зүйдлв. Тэгээс ирэхэд хөгжим дуурч энэ дуудаж буй амьтан төрөл бүр нь тулалдаанд тодорхой үүрэг гүйцэтгэхээр бүтээгдсэн болохыг ойлгов. Жишээ нь довтлогоо, хамгаалт, сулруулах, эдгэх, илрүүлэх гэх мэт. Үүний ачаар тэр ганцаархнаа бүх адал явдалтнуудын бүлгийн үүргийг гүйцэтгэж чаднаа. Бүхэлдбүтэн ийм скватын үүргийг ганцаараа гүйцэтгэж чадхаар байв. Энэ нь түүнийг үнэхээр үр дүнтэй дуудагч болгож байв. Мөн Аалан тэр агшинд хадгалах чадвараа яагаад олсныг ойлгов. Үгүй бол хэдэн зуун ид шидийн чулууг өөртөө авч явах боломжгүй байсан баг. Одоо тэрээр энэ системийг бүтээгчдийн санааг ойлгож эхэлж байв. Аалан аль хэдийн тоймгоо олон амьтдын айрамтад тулсан тул тэрээр ямар ч сорилтыг даван туулж ямар ч дайсныг ялгах чадвартай болсон. Үүний дараа тэд язгууртны ордонд ирмэгч шууд асуултаар хүлээж авав. Энэ удаа юу хүсэж байгаа вэ? Тэд шинэ шийдвэрийн дагуу ноён сар бүр ордны гаднах ядуучуудын хэсэгт зочлох болно гэж дууллаа. Энэ үнэн үү гэж давлж асуув. Дарга ч гэсэн гайхширхаад дараа нь тэд захирагчийн шаардлагыг хангахын тулд ойролцоогоор 20 зэрлэг гахаа алах шаардлагатай гэж дууснаа нэмж хэлв. Тэгээд тэд яагаад ялангуяа Аалан энэ бүх ажилд нэмж оролцуулах шаардлагатай гэж бодож байгааг асуув. Язгууртын энэ нөхцөл байдлыг тайлбарлан тэрээр захирагчийн байх хугацаанд түүний хөтөж болох чадвартай хүн хэрэгтэй. Гэтэл даанч түүний өөрийнх нь хүн энэ үүргийг гүйцэтгэж чадахгүй. Паламо энэ үүрэгт тохиромжгүй гэж хариулв. Аалан даруй ойлгоод түүний хүү жоохон бүтлгүй гэдгийг мэдэж байв. Язгууртан Ааланд цочлонтгой байдлыг харуулахад туслахыг хүсэж байгаагаа тайлбарлан
ан агнахын өмнөх оройн хоолноос эхлэн Аалан түүнийг зугаацуулж магадгүй жижиг ээлдэг зангаар сэтгэлийг нь татах хэрэгтэй байгааг Ааланд ойлгуулв. Гэсэн хэдий ч тэрээр амархан өдөрдөөж болохгүй гэдгээ тодорхой илэрхийлв. Манай ахлагчгүй Аалны санаанууд өнгөрсөн жилийн ан агнуурын амжилтанд хувь нэмэр оруулсан гэж сонссон байв. Тэрээр энэ хүүг энэ даалгаварт яг тохиромжтой гэж итгэлтэй байв. Гэсэн хэдий ч Аалан захирагчийн тухай огт сонирхолгүй байв. Тэрээр энгийн ядуу хүн учраас тосгоноос гарах олон сонголтгүй байлаа. Хэрэг тэр зөвхөн гахай болон аврах шувуу агнахыг үргэлжлүүлбэл дор хаяж 10 жил шаардлагданаа. Аав нь түүнд хэрвээ татгалзвал асуудал үүсэхгүй гэж тайлбарлав. Аалан нэг чухал зүйлийг санав. Энэ захирагч нь биш дээ. Ямар ч хүнд энгийн иргэний цол олгох эрхтэй байв. Бүхэл бүтэн 10 жил хүлээхийн оронд ноёнд сайн зүтгүүл шууд л зэндэ ахих боломжтойг ухаарав. Бааруны ирсэн өдөр хот үнэхээр завгүй байв. Бусад ноёдууд түүнээр магтуулахыг хүсэж байв. Түүний охин Сесил мөн орлож байлаа. Захирагч инхүү Карино тусгай байгуулахад 15 гаруй жил ажилласан даргад талархал илэрхийлв. Тэрээр энэ газрыг сэргээх зорилго гаргаснаас хойш бусад хотуудын дундаж гисэн ийм амжилтын жишээ байхгүй гэж хэлв. Зэрлэг гахай махтай холбоотой бодлооны тухай уушлахгүй. Тэр энэ нэмэлт хүсэлтүүд нь төвөгтэй гэдгийг мэдэж байсан ч хааны тушаалыг татгалзаж чадахгүй байв. Шар үстэй штэ. Ийхүү гахааны ангийн тоог нэмэгдүүлэх нь хааны өөрийнх нь хүсэлт гэдгийг сонсоод гайхширч байв. Харин Сесил энд хагжгаар яагаад үйлчлэгч хийж байгаад гайхаж байв. Тэгээд хоолоо амталж үзвэл үнэн тасархай амттай байсан тул яг юуны мах вэ гэж асуув. Бүгд яаж хариулахаа мэдэхгүй байсан тул чимээгүй байсаар Аалан ярьж болох уу гэж зөвшөөрөл хүсв. Тэрээр энэ нь албаханы мах бөгөөд өмнөх өдөр хороосон махаар хийсэн гэж тайлбарлав. Тэд цайж, гуй, элэг зэрэг хэсгүүдийг шинхэн өвсөөр амталсан байв. Захирагч тэгээд түүнийг ахлагчийн хүү мөн үү гэж асуув. Тэрээр үгүй гэж хариулахад Зеноп түүнийг нөгөө алдарт анчин Родны хүү гэдгийг хэлж өгөв. Аалан тэгээд аавыг нь таньсан талархаад энэ удаад замчлах болно гэдгээ мэдэгдэв. Захирагч маань харин түүний ёс зүйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж аав нь мундаг хоёрт баатар уу гэж асуув. Дарга түүний гэр бүл нь боолын гэр бүлээс гаралтай гэж хэлв. Сесил ууралж яагаад боолыг гэртээ оруулсан юм бэ гэж асуув. Түүний аав шууд загинж хэн нэгнийг тэгж харьцуулахгүй байхыг сануулсан ч тэрээр Аалан руу тааламжгүйгээр ширцээр байв. Захирагч хүүгээс маргаашийн ангийн дэлгэрэнгүй мэдээллийг бэлдсэн үү гэж асуув. Хэрв 20 зэрлэг гахаа агнаж дуусахгүй бол захирагч өөрийн цэргүүдээ тулаанд оруулах тухайгаа хэлв. Аалан харин түүнийг боолуудад бүрэн итгэдэггүйг ойлгов. Харин Сесил тэр баатрууд гахайг хороож байгааг харах санаанд нь сэтгэл хөдлөж байв. Аалан уулчлалт гуйж 20 гахаа биднэрт баг тоо гэж хэлв. Хүүхдээс ийм үг сонссон хүн бүр гайхав. Тэр тэдэнд зоригтой хүрэхээ амлаж тэдний гүйцэтгэл бүхнийг харуулах болно гэж итгэлтэйгээр хэлв. Ийхүү дараагийн хэсэгт хэдүүлээ тулааны талбай руу явж байгааг харцгаана. Бүхээгт Аалан ан агнах хэсгийг зааж ан хийх үйл явцыг ажиглахын тулд цамхаг дээр авирахыг санал болгов. Сесил бүхнийг харах үзэмжид сэтгэл хангалуун байв. Аалан бүгдэд нь ан хийх аргыг тайлбарлаж удгүй тэд анчид ирж байгааг харсан бөгөөд Аалан хэрглэж буй хоёрыг нь өмнөх ан агнуурын арьс, яс, соёноос гаргаж авсан хог аягдлаар хийсэн болохыг хэлж зөвшөөрөл өгсөнд талархал илэрхийлв. Эцгийнхээ өмнөөс Родны стратеги нь гахаануудыг агнах бүс рүү хөөж авчрахад оршдог гэж тайлбарлав. Хурд чухал байсан тул хөнгөн хэрэгслүүдийг ашигласан байв. Амьтад гарч ирэхэд цаг хугацаа шаардлагадах тул төвчээртэй байхыг хүсв. Захирагч сэтгэл хангалуун байж ирэх хавар Аалныг академийн эсэлтийн шалгалтанд бэлтгэн туслах багш илгээхээ нэмж хэлв. Хүү ойлгосон ч гэсэн манай ягаан үст Кринагийн хувьд суралцах нь илүү хол зүйл гэдгийг мэдэж байв. Гэнэт нэгэн эрг гүйж гарч ирсэн бөгөөд түүнийг нэг гахаа хөөж байв. Манай анчид хамгаалтын бамбаагаа өргөж гахайг хашиж хаяваа. Дараа нь жад ашиглан зэрлэг гахайг шархтуулж Родон сүүлийн цохилтыг өгөв. Бүлгийн зохион байгуулалт хүн бүрийг гайхшруулв. Хэдий тэд тиймч их биеийн хүчгүйч гэсэн хамтран ажиллан ийм том анги маш амархан агнж чадсан байв. Удалгүй дахиад 2 зэрлэг гахаа гарч ирвэ. Захирагч өөрийн цэргүүдийг дуудахыг санал болгосон ч Аалан тэднээс түр хүлээхийг хүсв. Тэрээр анчид ийм төрлийн нөхцөлд сургагдсан гэж тайлбарлав. Түүний бодлоор татагдсан бүх амьтдыг устгах ёстой байв. Нэгийг нь л оргон зайлахыг зөвшөөрвөл үр ашиггүй болно. Гэвч сүүлийн 10 жил түүний аав болон бусад анчид тохиромжгүй уягны дутагдлаас болж зөндөө олон амьтан агнж чадаагүй байв. Тэгээд махны 60% нь татвар болгон авдаг бөгөөд үлснийг бусад хэрэгслээр солилцох ёстой байв. Тэд зөвхөн жадыг сайжруулж чадсан ч гэсэн үр ашигтай стратеги эзэмшсэний ацаар тэд аажмаар нөөцөө сайжруулж чадсан.
ан хийх тэмцлийн хүндрэлийг ажигласны дараа захирагч 17 зэрлэг гахаа одоо ч гэсэн алга байна штэ гэж хэлв. Аалан түүний үгийг засаж зөвхөн 10 л үлдсэн. Долоог нь өнгөрсөн жилийн эцэст аль хэдийн хөнөөсөн байв. Тэрээр дараагийн сарын өмнө зорилгодоо хүрнэ гэж итгэж байв. Баарн сэтгэл хангалуун байж өөрийнхөө цэргүүдийг оруулах хэрэггүй гэж дүгнэв. Аалан талархал илэрхийлж өөрх нь аав нь баярлж байгааг төсөөлөв. Дараа нь тэр 2 хүсэл тавив. Эхлээд 2 хамгаалтын ханд барихад зөвшөөрөл төсөв. Захирагч дараагийн ангинуурын төлөө юу эсвэл эх жилийн бэлтгэл зориулсан уу гэж асуув. Дараа нь Ааланд өөр юу хэрэгтэй байна гэж асуухад хүү 2 дахь хүсэлтээрээ тосгонд байхгүй бараа, ялангуяа сохтууруулах ундаа болон бусад янз бүрийн хэрэгсэл хоол хүнсүүдийг авах зөвшөөрөл хүсэв. Тэрээр эдгээрийг худалдаж үйлчлүүлэгчид тараахыг хүсэж байгаагаа тайлбарлав. Захирагч шалтгааныг нь лавлахад Аалан агнсан гахааны тоо нэмэгдэж байгаатай холбоотойгоор маш их хэмжээний тосгоны бүтээгдэхүүнүүдийн үн цэнийг бууруулах эрсдэлтэй гэж тайлбарлав. Нэгснээ түүний хороосон маш их мах нь энэ нийгэмд инфляц үүсгэж магадгүй байв. Эдгээр махыг импортын бараагаар солилцох нь орон нутгийн зах зээлийн уналтаас хамгаалах болно. Мөн анчид үр дүнтэй байхын төлөө өөрийн амь насаа эрсдэлд оруулж байгаа болохоор арх дарс зэрэг уух нь сэтгэл санааг нь өндөр байлгахад туслана гэж ойлголов. Захирагч гэсэн цаашааж эдгээр хүсэлтийг нь эргээр хүлээж аавна гэж хэлэхэд Аалан талархлаа илэрхийлэв. Дуусгахаасаа өмнө захирагч энэ удаад тэд адтай байсан бөгөөд тэглээгээд болгоомж алдаж болохгүй шүү гэж зөвлөв. Ийхүү бүгд захирагчийн өмнө цугларан манай хэдийн зохион байгуулалт ангийн арга барилыг магтаж энэ амжилтаараа шагнал авах ёстой гэж хэлв. Үгүй бол тэр өөрөө цайн захирагч биш байх болно. Дараа нь тэдэнд жирийн иргэний нийгмийн байр суурийг олохоо зарлав. Аалны сэтгэл шууд л догтлон одоо тэр эзэмшлийн хязгаараас гадуур ан хийх боломжтой болсон. Тэрээр энэ мөчийг өнгөрсөн жилүүдэд тоо томшгүй олон удаа мөрөөдөж байв. Түүний анхны зорьсон газар нь цагаан лууны уус байх бөгөөд тэрээр лууг агнахыг хүсэж байлаа. Захирагч хэлэхдээ энэ 10 гаруй жилийн турш агнуурт оролцсон бүх оролцогчдыг мөн адил статустай болгох юм байна. Тэрээр аль хэдийн 10 жил ажилласан хүмүүсийг нэрийг бичиж өгөхийг тэднээс хүсв. Дараа нь тэрээр хот руу буцахаар шийдэв. Хаан Карина хотыг улсын бусад хэсэгт жишээ болгон сурталчилахыг зорж байгааг тайлбарлав. Үүний тулд тэрээр хэрхэн энэ гахай агнуур эхэлснийг асуув. Захирагч тэднийг яг нарийн тайлбарлаж чадах хэсэгт эргэлзээтэй байв. Бүх зүйл 13 жилийн өмнө хавар эхэлсэн. Ойр орчмын 100 гаруй тариачинд энэ газрыг хөгжүүлэхийн тулд шилжин ирсэн. 6 сарын хүн төлбөрийн дараа тэд ой модыг ихэнх нь цэвэрлсэн байв. Намард өгөж байхад гамшиг тохиолдов. Гэнт том хэмжээний гахай гарч ирэн өвлийн нөөцлөлтөд зориулсан ихэнх улаан буудай төмсийг идэж орхив. Тэр тариачдын олонх нь өсөглөн дэрвэгдсэн тул энэ газар нутг нь хилд аманж байсан тул ямар ч зүхтах арга байсангүй. Тэгээд Родон санаачлаг гаргаж махтай болохын тулд гахайг агнахыг санал болгосон. Тэр үед тэд одоогийн шиг зэвсэг хуйг мэдлэггүй байв. Тэгсэн ч бүх эрчүүд сүх хадуур ашиглан төр зуурын зэвсэг болгон нэгдэж ганц гахайг буулган авч чаджээ. Захирагч энэ түүхийг сонсоод сэтгэл хөдлөлтснөө илэрхийлж тэд маш хүн даалгаврыг хамтдаа биелүүлсэндээ бахархах ёстой гэж хэлв. Гэсэн хэдий ч тэрээр тэдний нэг найз нь энэ үйл явдалд амь насаа алдсан гэдгийг сануулв. Гахайг ясны дараа тэд бурхнуудын сорилтыг давж шарах сорим нь эдгэрсэн боловч тэдний хамтрагч азтай байгаагүй. Түүний найзууд нь Родонд олон удаа өөрийгөө буруутгахгүй байхыг хэлсэн ч Родон сонсдгүй. Тэр мөчтөл Аалан яагаад эцэг нь жирийн ардуудыг дандаа хамгаалахыг оролддог шалтгааныг ойлгож эхлэв. Тэр ийм байдлаар найзуудаа алдсан байх шүү дээ. Захирагч ийм өрөвдөлтөд орсончиг дахин сэргээхийг хүсдэггүй. Гэхдээ тэр Родонд нэг зүйлийг ойлгуулахыг хүсэж байлаа. Алдагдал гарсан ч гэсэн тосгон түүний ухаалаг шийдвэрүүдгүйгээр хизээч хөгжихгүй байсан. Тэрээр энэ бүх золиосны ачаар л чи ийм их шагналууд хүртсэн шүү дээ гэж тайлбарлаж өгөв. Дараа нь Родон захирагчаас инхүү асуув. Миний хүүг захирагчийн ордонд ажиллуулж өгөөч ээ. Тэрээр хүн үйлчлүүлэгчийн ажлын байр байгаа эсхийг захирагч тэгээд туслахаасаа үйлчлэгчийн ажлын байр байгаа талаар асуув. Тэгтэл нэг байгаа гэжээ шүү. Гэсэн хэдий ч Аалан тэнд ажиллахыг хүссэнгүй. Учир нь тэр дуудах чадвараа ордонд хэрэглэж чадахгүй бөгөөд энэ нөхцөл байдлаас гарах арга замыг хайх ёстой болж таарав. Гэхдээ л эцгээ ингэж ад жаргалтай байгааг хараад бодлоо дотроо хадгалав. Гэртээ ирээд бүгднтэй салах ёс хийж эхлэв. Тэгэд ягаан үсттэй сүүлчийн удаа тулаанаа хийхээр шийдэж энэ удаад Аалан ялдаг. Гэхдээ дараа нэг их удалгүй дахин уулзах болно гэж хэлдэг. Ийхүү Родон түүнд амьдралынхаа анхны том боломжийнхаа төлөө бүх чадлаараа ажиллахыг хүсэж хүүдээ маш их найдлага тавьж байгаагаа хэлдэг.
Салгах ёс гүйцэтгсэний дараа түүхийн бас нэг хэсэг дуустдаг. Нэрэ манайхаа энэ бичлэгээрээ дамжуулаад нэг хүүхдэд төрсөн өдрийн мэнд хүргэх хэрэгтэй байна. Эмүүжин тэгж жаргалдаа төрсөн өдрийн баярын мэнд хүргэе. Баярын мэнд хүргэнэгчэд удаасан дуучлаарай. Өөр манайхан бас төрсөн өдрөө хэлүүлэх хүсэлтэй хүн байвал холбогдорой. За ингээд бичлэгээ үргэлжлүүлье. Гаранел муж руу нүүсний дараа Аалан айжмаар шинэ амьдралдаа тасан зогсож эхэлдэг. Ялангуяа Сесилийн тасралтгүй хэсэлтүүдэд нэг өдөр тэр өндөр модноос Жимс түүхэд тусламж хүслээ. Хоёулаа хамтдаа Жимсийг авах гэж ихээхэн чармаалт гаргадаг. Гэвч эцэст нь амжилтаа авсан ч Сесил Жимсийг амсаж үзэл шууд шүлсээ хайдаг. Учир нь амт нь маш таагүй байв. Тэр өндөр модноос ургадаг Жимс ихэвчлэн хүчлэг байдаг гэж хэлж түүнд идэхтэн тохиромжгүй зүйл амсуулсанд нь уурлан Ааланаас өмнө нь мэдчихсэн эсхийг асуудаг. Аалан огт мэдээгүй гэдгээ батлаа хэлв. Гэхдээ Сесил одоо аманд нь үлдсэн таагүй амтыг арилгахын тулд амттай зүйл хүсэж байгаа бөгөөд зах руу явах хэрэгтэй гэж шийддэг. Аалан хариу өгөхөөс өмнө гинт тэнгэр бүрхэг болов. Тэгээ дээшээ харвал тэнгэр дээгүүр маш том хөлөг онгоц нисэж байгааг хараад итгэж чадахгүй байв. Хитрхи ядуу амьдрснаасаа болоод ийм өндөр хөгжилтэй шидэт ертөнцид амьдарч байгаагаа таг мартсан байв. Сесил түүнийг гайхшрлыг ойлгохгүй. Энэ нь ердөө л иж идийн хөлөг онгоц бөгөөд энд харьцангуй төгөөмөл зүйл гэж тайлбарладаг. Тэгсэн ч Аалны хувьд ийм гайхалтай зүйл анх удаага харж байна. Тэгэд Паломагийн хэлж байсан шидэт чулуугаар ажилладаг цаг гэрэл хэрэгслүүд өмнө нь харж байсан ч гэсэн нисдэг хөлөг онгоцны тухай төсөөлж байсангүй. Дараах өглөө нь Аалан сэтгэл догтлон сэрж энэ газар нь өмнө нь унтж байсан тухгүй интернет кафе шиг огт биш, харин ч тэс өөр ертөнц мэд амар тухтай байв. Тэгээд хамгийн түрүүнд Пой гэдэг нөгөө мана нөхөгч ургамлынхаа үнэрийг амьсгалж энэ нь түүний шидэт оноог хурдсан өгч сэргээх хугацааг 6-аас 5 цаг болгож багасгахад тусалдаг. Үүний дараа тэр өглөөний хоолндоо орж толгой үйлчлэгч Риктэй уулздаг. Рик түүнийг Сесилтэй сайн харьцаж байна уу гэж асуудаг. Аалан Сесилийн балерик аашиг бодон хариулахдаа түүнийг ихэвчлэн тулгардаг бэрхшээлүүдийг санджээ. Рикийн дуу олоод тодорхой өрөвдөг сэтгэл сонсогдож хэрвээ Аалан зүгээр л энгийн туслах байсан бол Сесил тийм их шаардлага тавихгүй байх байсан гэж хэлдэг. Аалан сониучрхан асуухад зараалын туслах ба албан ёсны үйлчлүүлэгчийн ялгаа яг юу вэ гэдгийг хинч тодорхой тайлбарлаагүй байсан тул ингээд дахин лавлан асуужээ. Риквел тайлбарлахдаа өндөр албан тушаалтай үйлчлүүлэгчдийн дунд толгой үйлчлүүлэгч, түлхүүрийн эзэн, хувийн үйлчлүүлэгч, гадагтайгийн хамтрагч, толгой тоогооч зэрэг байдаг гэж хэлв. Доод албан тушаалд болохоор жолооч, туслах тоогооч, цэвэрлэгч, гэрийн ажилчид, үйлчлэгч охид багтдаг. Эдгээр бүгд нь гэр бүлийн нэг хэсэг гэж тооцогддог. Харин зараалын хүүгүүд нь гэр бүлийн албан ёсны гишүүд биш, төр зуурын туслахууд юм. Аалан үйлчлэгчдийг гэр бүлийн гишүүд мэт хандаж байгааг сонсоод гайхшрав. Родн захирагчийг түүний хүсэлтийг хүлээн зөвшөөртөнд яагаад тийм их сэтгэл хөдлөж байсныг эцэст нь ойлголоо. Рик түүнд захирагч түүнийг хүлээж авахдаа маш өгөөмөр байсан тул тэр боломжийг үнэлэх хэрэгтэй гэж Ааланд сануулв. Өглөөний цайнд Аалан Гаран гэр бүлд хоол үйлчлэхэд тусалж байна. Тэр нийгмийн ялгаатай байдалтай ч гэсэн язгууртны хоол ажилчдаас тийм ч их өөр биш гэдгийг анзаарлаа. Чимээгүйхэн бүгд идэж байхыг ажиглав. Гаралийн эхнэр Аалныг үйлчлүүлэгчдийн үүргийг хурдан сурсан гэж хэлв. Аалан илдгээр талархал илэрхийлж энэ нь ахлагчдынхаа төвчээртэй зааврын үр дүн гэдгийг хэлв. Вэрээсээ болохоор түүний биеийн байрлалыг магтаж нөхөртөө хүүгийн ёс зүй таалагддаг гэж хэлв. Гараал санал нийлж авьяасгүй байсан ч гэсэн ёс зүй нь сэтгэл хөдлөм гэж хэлв. Аалан тэгээд Гараал түүний авьяасгүйг нь аль хэдийн мэдж байсныг ойлгож түүний өнгөрснийг судалсан гэдгийг ухаарлаа. Сесил түүнийг ямар ч онцгой авьяастай биш гэдгийг мэдээд өөрийгөө хоёр одтой шидтэн гэж бахархалтайгаар хэлэх боломжийг ашиглав. Аалан үнэхээр сэтгэлнээ хөдөлж Сесил чинь өндөр зэрэглэлийн шидтэн гэдгийг мэдэв. Тэд үргэлжлүүлэн бахархаж ах Михийн чадварлаг сэлэмчин гэдгийг дурдав. Эмээ удалгүй түүнийг загинж өөрийн авьяасыг магтах нь тохиромжгүй зүйл гэж хэлв. Тэгхэн зуур нөгөө ах Томас нь уйлж эхэлж яагаад би ганцаархнаа ямар ч авьяасгүй юм бэ гэж асуув. Эцэг нь түүнд урам зориг өгөхөөр оролдож нийслэлийн язгууртны сургуульд сурах боломжтой гэж тайлбарладаг. Томас болохоор Михи шиг хотын академид суралцахыг хүсэж байгаагаа хэлэхэд эцэг нь энэ сургуульд нь зөвхөн онцгой чадвартай хүмүүст л зориулагдсан гэдгийг тайлбарлаж өгөв. Гараал өөрөө язгууртны сургуульд суралцаж тэндээсээ их нэртэйгээ танилцаж энэ гэр бүлээ байгуулсан гэдгээ хэлв. Томас нөхцөл байдлыг гунигтайгаар хүлээн авч Сесил түүнийг одоо ч гэсэн сэтгэлээр унсан байгааг нь анзаардаг. Дараа нь үдээс хойш чөлөөтэй болсон үедээ Аалан ордноос гарч зах руу орохоор шийддэг. Түүний хувьд энэ орчин нь өссөн тосгоноос нь огт өөр юм. Сэтгэл нь хөдөлсөн Аалан адлын явдалтны бүлгэмд нь элсгээр шийдэж хүлээн авах ажилтнаас 8 настайгаа хэлээд адлын явдалтан болж болох уу гэж асуув. Тэр эмэгтэй уучлалт гуйж
бүртгүүлэх хамгийн бага нас бол 12 настай гэж тайлбарлав. Сэтгэл нь гонсоосон ч Аалан хүндэтгэл үзүүлчихэд инхүү гэрийн үйлчлэгчийн үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэж байхдаа ч гэсэн мангасуудын тухай мөрөөдлөөсөө буцахгүй байв. Дараа нь хананд наасан шагналуудыг ажиглахаар шийддэг. Тэгээд эвэр туулаад зориулсан И зэрэглэлийн даалгавар, гоблин болон бусад авраг мэлхийд зориулсан Б зэрэглэлийн даалгавар, оркуудад зориулсан С зэрэглэлийн даалгавар гээд эдгээр нь 3 мөнгөн зоосны шагналтай байв. Энэ үед Ревен нэртэй нэгэн адал явдалтан хурж ирж энэ газар бол хүүхдүүдэд зориулсан газар биш ээ гэж хэлв. Аалан аль хэдийнэ явах гэж байгаагаа хэлээд яагаад энэ постеруудад мангас гарч ирдэг байрлалыг огт заагаагүй байгааг нь асуув. Ревен эдгээр мангасууд нь хаасаагүй байдаг болохоор гэж хариулв. Тэгээд төвчээр алдаж хэдэнээс өөрийгөө Аалны багш болчихвоо гэж хариулв. Аалан зөвхөн сонирхож байгаа бөгөөд англи хэрхэн ажилдгийг ойлгохыг хүсэж байгаагаа хэлв. Төвчээр алдаж байсан ч гэсэн Ревен тайлбарлав. Мангасын төвшин өндөр байх тусмаа ихэвчлэн хотоос хол газар гарч ирдэг. Хамгийн аюултай нь цагаан лууны уус орчимд байдаг. Аалан энэ мэдээллийг ой санамжиндаа хадгалав. Тэгээд самбарыг ажиглаж байгаад 200 алтны үнэтэй метилийн Б төвчний шагнал харагдав. Энэ нь Маш гэдэг нэртэй мангас бөгөөд тэр даруйл анхаарлын татав. Мангасын нэрийг сонсоод Аалан яагаад хэн ч энэ даалгаврыг хүлээж авахгүй байгаа талаар мэдхийг хүсв. Шагнал нь өндөр бөгөөд байрлал нь ч гэсэн тодорхой заасан тул Ревен тайлбарлав. Зорьсон амтан маань маш их хүчтэй. Бас хурдан тул ийм аюултай байгаамаа. Тиймээс ийм аюулыг захиргаан үлдээх нь хамгийн зөв арга гэж хэлжээ. Аалан баг зэрэг нэмсгэлж Ревен аль хэдийнэ хангалттай их мэдээлэл өгснгийг ойлгов. Тэгсэн ч гэсэн тэр самбарт дурдгдсан цагаан лууны тухай асууж амж байгаа. Лууны шагнал удаан хугацаанд тэнд байсан бололтой. Ревен олон асуултанд баг зэрэг ядарсан шинжтэй болсон ч Аалан энийг нь сүүлийн асуулт гэж сануулав. Тэр ч гэсэн тэр даалгаврыг хүлээж авдаг үед шалтгаан нь цагаан луу маш хүчтэй байдаг. Гэсэн хэдиж цагаан лууны уулсад маш ховроо. Тэгээд үнэт металл болох метилийн асар их орд байдаг. Олон хүн үүнийг олборлохыг хүсдэгч луу тэнд байгаа цагт боломжгүй юм. Тийм учраас шагнал сүүлийн 10 жилүүдэд улам нэмэгдсээр байгаа. Үүнийг сонсоод Аалан метил нь 1000 алтан зоосноос ч илүү үнэтэй гэдгийг ойлгодог. Яриагаа үргэлжлүүлэх гэтэл Ревений бүлгийн Ритэй болон Мили ойртож ирдэг. Тэд мөн Аалны хар ус болон нүдийг нь анзаараад энэ нь амар ховор зүйл гэдгийг хэлж өгөв. Тэр зүгээр л мангасуудын тухай суралцж байгаагаа тайлбарлаж Равен талархал илэрхийлэн бүлгэмийг орхидог. Тэгээд аль хэдийнэ хүссэн мэдээллийнхаа бараг бүгдийг авсан бөгөөд одоо дараагийн алхам хийхэд бэлэн гэж мэдэрч байв. Хотыг орхихдоо хүүтэн агаарт түүнийг зогтдог ч гэсэн тэр их хичээл зүтгэлээр олсон амралтын өдрөө дэмий өнгөрөөхгүй байх гэж найдаж байлаа. Хамгаалагч түүнийг зогсохыг тушааж аялын зөвшөөрлийг нь асуув. Аалан Гранд Билл гэр бүлийн лого үзүүлдэгэ. Энэ нь түүнийг хотоос чөлөөтэй орж гарах эрх олгодог байв. Хаалга нээгдэж Аалан ойроо гүн аль болох олон мангасуудтай тулдахаар шийдээд энэ мөчийг бүхэл бүтэн 8 жил хүлээсэн ч гэсэн тэрээр хотоос хит хол явахгүй байх ёстойгоо мэдэж байлаа. Хүчтэй аратан амьтад аслагдсан бүст оршдог тул тэрээр хотоос ойролцоогоор 10 км-ийн зайд ан хийхээр шийдэв. Тохиромжтой газар олсныхаа дараа дуудсан амьтдаа туршиж эхлэв. Хагинст гэдэг энэ амьт нь баруун тийш 1 м алхахыг тушаахад тэрээр амархан дагаж гүйцэтгэдэг. Тэрээр 150 оюун ухаантай тул энэ тушаалуудын ойлгоход хангалттай бөгөөд одоогор ямар ч аратан амьтантай таараагүй байв. Аалан мангасуудад таарах давтамж бага байна гэж бодов. Ийм учраас хэдэн Хокинсыг дуудав. Тэднийг юм хайж олоход илүү үр дүнтэй гэж үзсэн тул ойролцоох аратан амьтдыг олж илрүүлэхийн тулд тэднийг хурц харааны чадвараа ашиглахыг тушаав. Тэгээд Таамаг дуудаад Хокинсуудаас ялгаатай нь Таамагийн оюун ухаан зөвхөн 28 бөгөөд илүү нарийн тушаалуудыг ойлгоход хүндрэлтэй. Гэсэн хэдий ч Аалан Дагороос авсан хутгаа туршихаар шийдэж гаргаж ирэв. Удаагүй Хокинс ойролцоох аратан амьтан осноо мэдээлв. Тэгээд ойртож очиод үзэхэд гилдийн 3 гишүүн булан шахагдсан бүр хүнд гэмтсэн байдалтай олдож нэг охин нь хамтрагчаа орхихоос татгалзав. Тэгээд энэ гоблинуудаар хүрээлэгдсэн байв. Дуудах чадвараа ичдэх боломжгүй тул Аалан зөвхөн сэлмний чадвар болон чулууч идэх чадвараа л ашиглаж тэмцэхээр шийдэв. Ингээд бичлэгийн 2 дахь хэсэг дууслаа. Дараагийн бичлэгүүр төр бай.